энэ ном хэд сурах аргачлалаа бичсэн ном бичсэн санаа төрж ирсэн. Гэхдээ би бол хэлний хүн биш учраас хэлний шинжлэх хүмүүс орон зай үгүй гээд би орчихсон. 2 жилийн дараа хэлээлээ хийж бичээг тэгэнгүүт намаа бич гэж байгаа юм байна гэдэг. Ингээд судалгааныхаа ажилд орсон. Энэ судалгааны ажлыг хийж явах хугацаанд 100 гаруй хүмүүсээс хэл сурах аргачлалын талаар судалгаа хийсэн. Би ер нь их одоо хүмүүсийн хувьд би ер нь хэл сурах авьяасгүй гэдэг энэ шалтгаанаар сурж исэн гэхээр өчтөн байна. Тэгээд нэрээ зүгээр ч үгүй ерөөсөө энэ хэл би бас өөрөө хэл сурах авьяасгүй байхгүй. Хүмүүс чи хэл сурсан чи авьяастай гэдэг яг үнэ өчи би хэлний авьяасгүй. Хэлний авьяасгүй одоо яг оюутан байх үед надтай зөв хэлний авьяасгүй байсан нөхдүүд энд ингээд сууж над чи гэхдээ хэлний авьяасгүй хэлний авьяастай болгосон манай Боху багш ганц мөр багш хоёр байна. Байна тэгээ та хоёртаас хүндэтгэл үзүүлээ. Тэгээ миний хувьд бүр ABC-г заасан багш нар шүү дээ. Манай ганц мөр багш та босож хэлээ. Хэдэн сайжруулыг ганц мөр багш Боху багштай шар орж урдна. Тэгээ би анх та санаж нүггүй юм сонирхолтой түүх хэлээ би бас номон дээр бичсэн байгаа. Яг анхны хичээл орчод багш гоё дэвтэр өөрсөндөө авчираа. Тэгээ би ингээд дэвтэр авчираад багшаа би өөртөө гоё юм гүлгэж цаастай дэвтэр авчирсан. Юу гэсэн тодаа гэдэг юм шиг. Тэгсэн чи багш бүр инээгээд эн чинь уг нь төдөөний би сайхан очиж байгаа ийм үгтэй дэвтэр байж тэгээд анх хийжсэн. Тэгэхээр би одоо үгээж уншиж чадахгүй нэг тиймэрхүү нөхөр анх Монгол бизнестэй сургуульд орж ирээ. Тэгээ манай Монгол бизнестэй сургууль бол их асаа хараатай англи хэлний өгөхөөсөө нэгээс 5 өдөр нэгээс 5 өдрүүдэд өдөр болгон 2-3 цаг ордог байсан. Тэгээ сургуулаа төгсөөд бид нар маш сайн ажилд орсон. Тийм бол манай Монгол бизнестэй сургуулийн ач баяа манай багш нарын ач баяа байлаа. Би та бүхэндээ бас энэ зарч одоо үе хугацаа энэ сайхан агшныг ашиглаад хүндэтгэл үзүүлье. Энэ өөрөө бичсэн өөр ингэж хийж болохгүй ч олон хүмүүсийн түүх байгаа. Одоо миний найз нар, миний шань нар хэл сурсан аргачлалаа бас түүх болгож оруулсан. Манай охины эгчин бас өөрийнхөө түүхийг одоо тусгаар бүлэг болгож оруулсан. За энэ ном яагаад энэ хоёр талаараа бичигдсэн бэ гэхээр эхлээд номоо уншичаад араас нь яг хийх үйлдэлүүдийг гаргаж өгч байгаа. Манайх чинь сайхан ном байна, ийм байх хичээл үйлдэл байна. Тэр хэл сурах маш удаан аргууд байдаг юм. Төгсөл рефлексэн, баруун зүүн зүүн тархины арга. Бараг 500 аргууд байдаг юм. Тэгээ би энэ аргуудыг судалж үзээд надад ямар арга төгсөн бэ гэхээр төгсөл рефлекс буюу зуршлын хүчийг ашигласан. Тэгээ хэлний авьяасгүй ч гэсэн өдөр болгон нөгөө 10 зүйлийг бичиж 5 хичээлэн 30 минут зарцуулна гэдэг. Та өдөрт ерөөсөө 30-аас 1 цагийг зарцуулчих юм бол та тэр өдөртөө амжилттай гэсэн үг. Бид нар ингээд яг нөгөө сарын дараа хэл сурчин, жилийн дараа хэл сурчин гэсэн өдөртөө үйлдэл хийхгүй ингээд хоош хийдэг. Тэгэхээр энэ хүн болгон таарсан энэ аргууд зуршлын хүч юм байна. Би яг энэ зуршлын хүчийг одоо аргачлаад хэл сурч чадсан. Тийм учраас энэ одоо аргачлаа та бүхэнд танилцуулах зорилгоор Монголын бүх хүмүүсийг анх хэлтэй болоосэй гэж мөрөдөж байгаа. Тэр утгаараа номоо уншлаа, хосоороо, гэр бүлээрээ, гэр нөхрөөрөө, аав ээжтэйгээ тийм ээ хүүхдтэйгээ ингээд хамтдаа нэг баг болж ажиллана гэсэн. Тэгэхээр би эндээ хямд тань, би эндээ урам өгнө. Тэгээ би эндээ яг амлалт өчгөөч амлалтаа хөхийн тулд хийсэндээ хөхийн тулд явна шүү дээ. Тэгээ 90 хоногийн хөдөлгөөний гişэр планер наадна. Тэгэхээр жижигхэн байгаагийн учир нь хүмүүс сүүлийн болсон байна. Тэгэхээр аль болохоор нийгэм, аль болохоор хөнгөн, аль болохоор үр ашигтай байх талаас энэ номыг гаргасан байгаа. Тэгээд энэ номыг амьдралдаа хэрэгжүүлж англи хэл сурч сурсан хүмүүс нь уран мундаг болно гэж хэлж байна. Баярлалаа.